Робот гарын загварчлал. Робот гар нь хүний гараар хийгддэг барих, өргөх, зөөх, шидэх, зүсэх, гагнах, будах зэрэг ажлуудыг хийж болно. Энэхүү робот гарыг судалгаа, шинжилгээ, физик, математикийн тооцоолол хийх, инженерийн зураг зүй зэргээр механик загварчлалаар сургалтанд ашиглах зорилгоор бүтээлээ. Цаашид хөгжүүлэн эмнэлгийн салбарт хүний биед хор хөнөөл учруулж болох эмнэлгийн хог хаягдал зөөвлөх, тусгаарлах өрөө, байр гэх мэт халдвар хамгааллын дэглэм бүхий газарт эмийн бэлтгэл зэргийг алсын удирдлагаар хүргэх зэрэг үйлдэлүүдийг гүйцэтгэх боломжтой юм а. Робот гар нь хөдөлгөөн суурин дээр тооцоологдсон робот гарын загвар нь X, Y тэнхлэгийн дагуу хөдөлгөөн үлдэх чөлөөт байдлын дөрвөн зэрэгтэй. 100 граммаас биетийг тэг 1098 ньютон хүчээр атган зөөврлөх юм. Тухайн маста биетийг өргөхдөө тухайн моторын эргүүлэх момент нь тэг 164, мөрний моторын эргүүлэх момент нь 1.8 ньютон хүчээр тус өргөнө. Робот гар нь суураараа ачаа өргөөгүй үед 180 градус эргэх, үеийн хурд нь тэг 1103 радиометр секунд квадрат байсан бол 100 г ачаа өргөсөн үед хурд нь тэг 1087 м/сек төв тэмүүлэх хурдтгал нь тэг 1076 радиометр секунд квадрат болж өөрчлөгдсөн. Хөдөлгөөн суурь нь өгөгдсөн програмын дагуу шулуун жигд хурцах, шулуун жигд удаашрах хөдөлгөөн гүйцэтгэв.